За Монголын дүүрэн манайхаа өнөөдрийн маань цуврал лайв эхэлж байна. Тэгээд өнөөдөр бид хэдэн минимал амьдралын хэв маяг сэдвээр ярилцсан. Өмнө одоо нөгөө нэг Мэри Кондогийн ямар ном байдаг вүлээ? Амьдрал эмх зэгцүүлөө эмх зэгцтэй амьдралч гэдэг ч юм уу, эсвэл YouTube-ийн янз янзын бичлэгүүд ингээд зөндөө үзчихсэн, эмх зэгцтэй байх гэж зөндөө олоодаа хичээж исэн. Тэгээ Ишкава Мэри Кондо аргаар ингээд зэгцлэх янзлагч гэдэг юм уу, тиймэрхүү байдлаар зөндөө үзчихсэн. Гэхдээ тэгэл эхлээд айгүй ингээд цэвэрхэн зэгцтэй байжгаад тэгэл нэг мэдгээ буцаал ингээд дэлбэрчдэг. Тиймэрхүү миний хувьд гэх юм бол тэгээд тэгвэл минимал амьдрал, эмх зэгцтэй амьдрал гэдэг жинхэнэ утгаараа одоо яаж суралцаад давхар сэтгэлгээний эрх чөлөө, сэтгэлгээгээ цэвэрлэх, энерги цэвэрлэх энэ ойлголт ухтгууны яаж аваад явж байгаа юм бэ гэдгийг бид хэдэн ум актанд орсноосоо хойших одоо өөрсдийнхөө өсөлт хөгжил түүхий та бүхэндээ энэ удаагийнхаа лайваар хуваалцахад бэлэн боллоо. Тэгээд за өнөөдөр эхний зочин гişиг тогтох найзаагаа урьж байна. Сайн байцгаана уу бүгдээр нэг цаг гişиг тогтох. За минимал амьдралын хэв маяг болол ер нь нэг зэгцлээ дуусгах зүйл ерөөсөө биш. Бид нөгөө гэрээ зэгцлэх хөтөлбөрөөр эзний шүүгээгээ зэгцлээд 4 удаагийн зэгцлэл хийсэн. Тэгээд дараа нь болохоор яадаг вэ гэхээр нөгөө сонголтууд эхлээд нөгөө сэтгэл хөдлөлөөр сэтгэл хөдлөлөөр хийгддэг байсан сонголтууд илүү одоо мэдрэмжтэй холбоотой, өөрийн үн цэнтэй холбоотой, өөрийн нөгөө дотоод мэдрэмжээс одоо яг үнэхээр аммаар байгаа мó гэдэг тэр хүсэлтээр одоо хийгддэг болж илүү нарийнч эхэлж байгаа гэх юм уу. Тэгээд эмх зэгц бий болоод ирэхээр яах вэ гэхээр гадаад орчин зэгцрээд ирэхээр аяндаа нөгөө хүний сэтгэл тогтворчоод 35 дахь эмх зэгцтэй байхлаар сэтгэл санаа эмх зэгцтэй байх төдийгүй орчин тойрны хүмүүсийн сонголт тэгээд ээжүүд чи хвчлэн нөгөө гэр бүлийн хоол хүнс хувцс гэд бүх зүйлүүдийн нөгөө сонголтыг авч явдаг юм билээ шүү дээ. Тэр сонголт бас зэгцрээд ирдэг. Тэгээд ер нь бол одоо эмх зэгцтэй сэтгэл санаа одоо нөгөө 50 амгалан байх хүнс нь бол гадаад зэгцлэлтэй юм лээ. Тэгээд хувцас шүүгээ тэгээ хөргөгччин болол эмх зэгцтэй болоод ирэхээр ерөөхдөө бидний нөгөө ходоод эрүүл амьдралын хэм маягийг бий болгох гол хөргөгччин дотор байждаг юм байлээ. Тэрийг бас анзаарсан. Тэгээд гадагшаа хайж байгаа хог хайд одоо багсаа зогсохгүй гэр бүлийн хүрээнд энд одоо нөгөө хөглөрөөд байгаа угаацын өртгээ цаг зарцуулаад байгаа нөгөө гутны шүгэнд хадгалагдсан гутнуудыг чи байг зүгээр хадгалахгүй тэр болгоны цугаан нөгөө их хүч хийн зэгцлэн гэдэг бидний тэр нөгөө цаг хугацаанаас сороод байгаа тэр зүйлүүд багасаад ирдэг. Тэгээд ер нь бол бид ингээд нөгөө төрхөөс одоо хөх хүртэлх энэ урт зам дээр нэг хийх зүйл бол хэрэглэхгүй байд юм билээ. Бид нөгөө нэг шуун тацаадлаасаа болоод сэтгэл хөдлөлөө удирдах чадахгүйгаасаа болоод маш их хэрэглэхгүй энэ тэнд нөгөө орон зай бүгэлсэн сонголтууд, орон зай бүгэлсэн хэрэглэхгүй зүгээр нэг шүүгээний савнд шүүгээний орон зай эзэлсэн тийм сонголтуудыг маш хийдэг байсан юм билээ. Тэгээд өөрийгөө анзаараад ажиглаад ирэхээр зэрэг ер нь болоод нэг авсан зүйлүүдийнхаа 30-40% бараг хэрэгжилж чадахгүй өдөр өнгөрөөд байдаг байсан байлээ. Одоо болохоор ер нь ингээд нөгөө өсний боол тэгээд өмсөж байгаа хувцснаас эхлээд бүгдээрээ яг гар доор нүдэнд харагдаад хэрэглэгдэхээр ингээд нүдэнд ил тавигддаг хөргөлчин ч гэсэн нөгөө дээгүүр ингээд нөгөө англиар хийсэн хоол хүнс илүү хэрэглэгддэг хүүхдүүдийнхаа нөгөө сургуу хэрэглэдэггүй хэрэглүүл хиймсэн гэсэн зүйлүүдээ дээгүүр яг нүдэнд харагдах авцаа шургуулгууд дээр ингээд ортуулаад тавьчихаар бас айгүй хэрэглэгдэж байгаа нь анзаарсан гэх мэтчтэй. Ер нь нөгөө амьдралын хэм маягтай холбоотой маш олон зүйлүүд бидний одоо нөгөө зэгцлэлтээс минимал байдалд хилцснээр бас анзаарагддаг юм байлээ. Нөгөө номын тавир дээр байгаа ном уншигдахгүй. Тэгээ яг нүдэнд ингээ өртөөд байхлаар уншия гэсэн шийдвэр гаргах жишээний тийм зүйлүүд надад маш анзаарагдсан. Тэгээд ер нь бол аз жаргалтай илүү нөгөө хөнгөн сэтгэл зүйн хувьд ийм нөгөө хөнгөн бай гэх юм бол
эмх цэцэн дээрээ илүү анхаарах юм бол бидний бүх зүйл цэцрээд ирдэг билээ гэдгийг өөрийнхөө одоо туудлаар туршлагаар анзаараад ажиглаад явж байгаа. За тэгээд баярлалаа. За баярлалаа. За гэнэгаа урьж байна. За сайн байцгаана уу бүгдэнд нь өдрийн мэнд хүргье. Бүгдээрээ амгалан дөрнө үү. Миний дуу зүгээр ээ нөө. Дуун зүгээр ээ нөө. За эрүүл яг ер нь минимал амьдралын хэв маяг гэдгийг би өмнө нь болохоор зэрэг ер нь ингээд нэг жоохон тавилга багтай те хувц сунаг багтай нэг тийм хоосонтой айл гэж боддог байсан. Ерөөсөө нэг тийм төсөөл яг тийм байсан. Гэхдээ яг сургалт мургалтанд бол их сууж байгаагүй. Ер нь нэг тийм нэг жоохон тийм хоосонтой ханхайд нэг гэртээ те нэг хитгэн хувцтай нэг тиймэрхүү байх гэж нэлээд тийм өнгөц ойлгодог байсан л та. Тэгээд энэ багшаа сургалтанд суугаагүй зүгээр нэг энгийн тийм нэг сургалтанд суугаад минимал амьдралыг хэвшүүлэх гэж ингэж оролцсон бол үнэхээр хэвшихгүй байхаар байсан юм байна. Тэгээд тэр нь юутай холбоотой гэхээр зэрэг ихэнх сургалтууд дандаа өнгөц явдаг байсан юм байна. Өнгөц одоо зөвхөн л нэг юм хитгэн хувцастай болоод эсвэл нэг хитгэн нэг юм хоолгон сэргэлдэг болоод ингээ хязгаарлагдаад нэг юм баригдаад тэгэнгүүтээ нөгөө доторх бүр шархаа эдгээгээгүй гүний шархаа эдгээгээгүй зүгээр өнгөцтэйгээ яваад тэгээ барих гад дайраад байдаг болохоор ер нь бол жоо амжилтгүй болдог талууд яг энэ дээр ингээ байсан байх гэж би яг одоо бодож байгаа хгүй. Өөрөө одоо нөгөө актем сурсныхаа дараа бол яг тэгж харж байгаа. Тэгээд ихэнхдээ ингээд хүмүүсийн дутуу байгаа зүйл рүү яг ингээ анхаарал ингээд төвлөрөөд анхаарал тэрлүү ингээд хандаад тэгээ яваад идэм байна. Тэгэнгүүтээ дутуу юм руу ингээд анхаарал хандаа яваад байгаа тэрлүү чи мөнгө тэгээд цаг энерги маань тэрлүү яг урсаа яваад идэг. Тэгэхээр хүн дотор байгаа дутуу зүйлээ ерөөсөө гүйцэж чадаагүй бол минимал амьдрал ярих үнэхээр хэрэггүй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр тэр доторх шарах дутуугийн комплекс тэрнээсээ салж ижил хүн яг минимал амьдралд яг шилжиж яг минимал амьдралд яг өөрийн хүссэн хүсээгүй тэр нь бүр ингээд яг тийм болчихно. Яг тэгжэл яг ингэж хөвших юм байна. Тэгжэл яг хэрэгжихээр байгаа байхгүй. Тэгээд энэ минимал амьдралыг хэрэгжүүлээгүй одоо энэ гэрээ зэгслээ сургалтанд ингээд суугаагүй байхад бол одоо манайхаар бол маш их хувцснууд байдаг байсан. Ингээд дүүрэн хувцстай, хөргөчөөр ингээд дүүрэн ингээд хоол хүнстэй, зарим нь ингээд муудаал хайдаг те. Тэгээд баахан лахуу хэрэглээний бокс савнгууд ингээд зарим нь ингээд маш их ингээд заримдаа асгад цутгаалтай ингээл байж идэг байсан. Тэгээд одоо бол яасан бэ гэхээр би нэг одоо нэг хитгэн хувцастай нэг 3-4 хөмттэй тэгээд нэг 2-3хан самцтай нэг гутал нэг за нэг 100-ны гуталтай нэг 10-аад гутал байна уу да. За нэг ганцхан хүртэгтэй тэгээд ийм болцсон байгаа байхгүй. Тэгэд энэ маань яг яаж нэг ийм болчихвоо гэдэг тэгэхээр зэрэг яг өөрт ингээд өөрийнхөө хувцсыг ингээ харахаар яг хэрэггүй ингээд хүнээс ирсэн хувцсууд маш их байсан. Тэгээд тэрийг ингээд хайсан. Тэгээд нөгөө чанартай хувцс ингээд чанартай л бол ингээд аваад байна. Тэгээд бусад тэр хүн тэр өнгө нь надад таарж гин үү? Загвар нь надад таарж гин үү? Тэр нь ерөөсө хамаагүй. Зүгээр л би чанартай тэр төвлөрүүл тэр хувцсыг ингээд овоолоод байдаг гэсэн. Тэгээд эн чинь дотроо би яг ямар шарахтай байсан гэхээр зэрэг жоохон юм эсвэл ингээд жоохондоо маш их юм нэг юм чанартай юм эсвэл чанартай бас маш гоё юм байна гэж итгэцэн тий. Эсвэл жоохон ингээд муу хувцс амархан мууддаг хувцс юмсангүүтэй чанар чухал юм байна гэдгийг ойлгоцсон шарах тэр дотор байсан учраас өнөөдөр тэр хүүхэд маш их юм жоохон чанартай л юмыг ингээд оолоод байдаг гэсэн үг. Тэнгүүд эн чинь цаана нөгөө мөнгө урсж байгаа, энерги урсж байгаа. Тэгээд тэр их хувцсыг ингээд цуглуулахаар яадаг гэхээр тэр чинь угаана дээр нь ингээд бок их орно ихх нь тэрэнд бас ингээд цаг хугацаа их зарцуулж байгаа байхгүй. Тэгэд иймэрхүү маягаар ингээд тэр минимал амьдралын эсрэг болчиход байгаа байхгүй. За дараагийн нь болохоор юу яадаг гэхээр ингээд юу яадаг хамгаалагчсан хэрэгцээ хангагдаагүй учраас шидтэн эсвэл нэг юм маш гоё юм ном ч юм уу эсвэл юм багштэй нэг тийм
миний амьдралыг авах гэдэг юм шиг тийм хүмүүс маш их мөнгө зарцуулна. Тэд нар цаг хугацаа зарцуулна тий. Ингээд миний яг дутуу юм юу байна тий? Дутуу ямар програм байна? Тэрлүү ингээд мөнгө орсаад тэрлүү ингээд анхаарал өгдөг учраас юу нөгөө зэгцтэй эмх зэгцтэй цомхон цэвэрхэн амьдрал надад байхгүй болчиход байгаа байхгүй. Тэгээд энэ бүгдийгээ ингээд багасгаад энэ бүгдийгээ ингээд жоохон арилгаад ирэнгүүт хүссэн хүсээгүй өөрөө угаасаа минимал болчдог. Хитгэн хувцастай тий. Хитгэн нэг юм яг бүр ингээд өөрийнхөө дотоодосоо ингээд маш гоё энергитэй ирсэн хувцснуудаа аваад дээр нь ингээд ахуй хэрэглээндээ 100% ингээд байгальд ингээд уусдаг тий. Одоо бид нар чинь усаа ингээд хувцаа уугаад ус маань хайчдгийг тэдрийг бид нар мэдгүй шүү дээ. Зөвхөн гэрээс ингээд гарч л байвал болоо. Хог маань ингээд гэрээсээ гараад хайчдгийг байгальд очиод хэр удаан ингээд юу яхаа тий. Дуус үүрэн үү? Байгальд очиод хэр удаан нөгөө нэг задардیں۔ Тий. Энэ бүгдийг ямар ч тийм бодох сөхөөгүй байхгүй. Яагаад гэвэл тэр чинь нөгөө нэг дотоодоо төвлөрсөн хүүхд байгаа учраас гэтэл энийгээ багсгаад ирэнгүүт энэ бүгд одоо нөгөө нэг арай ингээд хэрэглээндээ ингээд би чинь 100% байгалийн гаралтай юм ахуудаа хэрэглэжүүл ядаж тэрийг нэг боосон цаас нь байгальд ч зүгээр л ингээд нэг шатаад ч юм ингээд амар хурдан задраад ингээд дуусч штэ. Иймэрхүү маягтай одоо хэрэглээн дээр маш их анхаардаг болсон. Ахуй хэрэглээн дээр бол нэг бокс, савн маун бол бүгд дандаа 100% нөгөө байгалийн гаралтай тийм бокс савнгуудыг хэрэглэдэг. Одоо яг уутан дээр л жоох асуудалтай байна. Яг өнөөдөр манай хувьд бол тэрнээс бол хүнс бол аль болохоор л би 100% дандаа л нөгөө Монголдо орсон хүнс нөгөө тий бичээрийн малынхаа махыг тэгээд яг эслэг ихтэй ногоонуудаа хэрэглэхийг зорддог. Тэгээд гурил, сахар, элсэн чихэр гурыг аль болохоор нэг тийм хэрэглэхгүй байхыг одоо ингээд юу яадаг. Гэхдээ учир зүггүй амар ингээд тэд нар хэрэгжилж байгаа нөгөө хүмүүсийг буруутгаад тахаа бол болцсон байлээ. Ер нь бол ингээд аль болохоор ингээд нэг тунгийн тааруулаад аль болохоор зорьсон тэрэн зөв гэдгийг ойлгоцсон ингээд явж байгаа. За бүгдэнд нь ингээд амжилт хүсье. Баярлалаа. Миний хувцсны шкафны зургийг үзмээр байвал би ерөнхийдөө нэг за энэ ч одоо яаж явах вэ? Агийн надад баярлалаа. Хөөе үзмээр өнө гиснээс юу ячаал та шууд камера эргүүлээд харуулж болох уу? Манай Агина нэр үнэхээр бүр минимал гэхэд бүр үнэхээр минимал байдаг. Би Агинагийн нэг хувцсны шүүгийг хараад ингээд жинхэнэ нэг тийм оюун санааны эрхчлөө гэдэг юм уу? Би ч бас минимал болох гол хичээгээл зориул тий өөр дээрээ ажиллаад байдаг. Гэрээ зэслэгээ яг хөлбөртөө орсноос хойш бол 3 удаа хийж байгаа байхгүй юу? Нэг нь болохоор саяхан хийсэн. За намайг ярьж байгаа хооронд чи артлынхаа баг бэкграундыг арилгаад тэгээд камер эргүүлж болно баха. Тэр хооронд Агинагаа бэлэн болж байгаа хооронд хишгээ битээр ярьжээ. Тэгээд миний хувьд гэх юм бол за би өргөжүүлээ ярьжээ. За болцсон. За одоо яг халуун цэг дээр нь гэдэг шиг манай Агинагийн яаж минимал амьдралыг хэрэгжүүлээд амьдрдаг болон за ариуд Агинагийнхаа эд хөрөнгийг хэдүүлээ хамтдаа шалгацгаая. Тэгээ найз өөрөө тайлбарлаа явчих тий. Харалтай шкаф. Хамгийн дээр болохоор нэг сахи байгаа. За нэг цов байгаа. Тэгээд энд нэг би нэг салаасаас нэг ком авсан. Тэгсэн нь болохоор эндээ ингээд нэг бахан сэмпл дээр тийм нэлээ. Одоо яг сэмпл үзсэн байгаа. Нэг комоо хэрэглээд болсон. Тэгээд нэг ганц гоё сайд нэг анхаар авсан юм байна. Тэгээд хийхээ цамцтай нэмийн цамц хавуулах маань яг дөрөв ширээтэй. Тэгээд нэг гурван цамцтай нэг тийм юм. Энэ хавуу ийм юм ийм улаахан өмсдөг. Тэгээд тогтоо өмсдөг маань байна. Энэ хавуу өмсдөг. Тэгээд цасны гэрээ за энэ нэг шкафны нэг хэсэг байгаа. Агина найзаа дуун жоохон цаашаа ороод ах шиг байна. Найз нөгөө микээ салгацж өөрөөсөө. Одоо яаж одоо орж ирж байна. За микээ салгасан байна найз. За саяны шкафта хувцас. Тэгээд энэ хоёр л байгаа миний хувцас ер нь бол. За энэ нэг дулааханд өвөл өмсөх гэсэн нэг юм 2 3 цамц байна тий. Тэгээл энд нэг 100 өмсдөг нь 2 3 өмд. Энд нэг юм хослол байна.
За энэ биеийн тамирын нэг хослол, энийг пиджак те хаяа нэг лайв маяг их зориулагдсан те. За ингээл болоо. За, Агинада баярлалаа. Тэгээд нэ за бас нэг асуулт нь уумад орсноос хойш чи хэр их юм хайсан гэд өөрөөсөө тавьж явуулсан гэд ярьжлаа. За нэг маш том нэг юм шуудаа байдаг штэ. Тэрүүгээр ерөнхийдөө нэг 2 том шуудаа. Тэгээд тэгээ өдөрт ингээл нэг 2 өдрийн дараа ч юм уу нэг юм тортой хувцас. Тэгээ би хувцас хаяхдаа яаж хайдаг вэ гэхээр зэрэг ураад яг тэр тухайн үеийн мэдрэмж нь би яг ямар мэдрэмжээр авч исэн те хүнээс ингээ хуучин хувцас авч исэн бол би хүний гологдол өмсөхгүй би дээдийн дээд хувцас өмсөх хэрэглэх эрхтэй гэд ураад хаях те эсвэл ингээд нөгөө зөвхөн чанартай дээр төвлөрч өөрийнхөө одоо загвар материал одоо нөгөө өөрийнхөө өнгө те одоо миний загварт одоо тохирохгүй өнгө нь тохирохгүй нэг тиймэрхүү хувцснууд зөвхөн чанарт баригдаад авцсан бол тэгэхгүй яг надад зориулагдсан хувцас аавна гэд ингээд гих жишээтэй ингэж дандаа багш маань тийм терапевт заслал хэлдэг байхгүй яг тэрүүгээр нэгээл дээ хайдсан. Тэгсэн чинь тэгэл нэг мэсэн чинь юм жоох хувцастай авцсан шүү дээ. Тэгээд ийм жоохон гэдэг юм уу тэгэхээр минимал болоод ирсэн чинь ямар байсан бэ? Тэр талаар гоё мэдрэмжээ хуваалцж өгөөд. Их амар бүр ингээ гарахад одоо зүгээр л нэг олон сонголт байхгүй. Зүгээр л нэг хувцас өмсөөл гараа авчна. Тэгэд өмнө нь болохоор зэрэг энийг хувцас өмссөн хүн дахин өмсөд дээ штэ гэдэг айц те. Тэгээ тэр маань алга болсон байхгүй. Одоо нэг хүнд харагдаж хувцас сонгоод дээ штэ. Гэтэл хувцас чинь бие тухтай байх ингээд маш олон юмыг харж иж сонгох байтал би болохоор зөвхөн бусдад ингэж таалагдах гэж хувцас авдаг байсан бол тэр маань юусоо байхгүй болсон. Одоо ингээд өөрт тухтай байвал би тэрийг дахин хэрэглэхэд хязгаарч удахгүй. Тийм болсон байна. За баярлалаа. Утасны шүгээгээрээ хамтдаа аялуулсан нас баярлалаа. Тэгээд зөндөө их зүйлийг бас суралцдаг шүү гэдгээ давхар нөгөө зургатаар гарч байгаараа далимдуулаад гэдэг шиг энэ ташаанд бас агинадаа хэлмээр санагдаж байна. Баярлалаа нэ. За үргэлжлүүлээд ишиг жаргалтайгаа урьж байна. За баярлалаа. За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргье. За сайн ингээд ишиг тогтоох агинаач хоёроо ингээд яриаг ингээд сонсоо сууж исэн чинь би ер нь өөрөө хэр минимал билээ гэж бодож исэн. Ерөнхийдөө миний хувьд 2015 оноос хойш нөгөө минимал амьдрал гэдэг нэг цагаан тэг хараар бичсэн шиг ном байдаг шүү дээ. Яг зохиолч нэрээ санахгүй надад бол яг тэр номыг уншаад ерөөд за минимал амьдрал гэдэг чинь ерөөд өөртөө стрессгүйгээр одоо ингэж маш энгийн тэ яг хэрэгцээтэй зүйлээ л ингэж гэртээ байлгаж ингэж амьдрах хэрэгтэй юм байна штэ гэдгийг ерөнхийдөө яг мэдээд тэр үеэс ерөнхийдөө нэг амар хэрэггүй зүйлийг худалдан авдаггүй. Тэгээ 2019 онд яг тусдаа одоо гараад тэрээ тогтчуулах яг гарсан. Тэнгүүтээ ингээд за ингээд ерөнхийдөө л ингээд сав суулга те гэрт одоо хувцсны шкаф ч юм уу гал тухай ингэнгүүтээ юу яахгүй яг л хэрэгцээтэй юу байх ямар төмпөн одоо шургуулах одоо сав суулга байх хэвээр юм тэрүүгээрээ гэрээ тогтцуулъя. Ингээд галтгооны тавилгаа ингээд том хийлгэх юм бол тэр хэмжээгээрээ ингээд гэртээ одоо тэгээд сав суулга ингээд цуглуулах тийм магадaltaй юм байна. Хувцсны шүүгээ том байх юм бол тэр хувцсны шүүгээний хэмжээгээр хувцас бас цуглах магадaltaй юм байна. Тэгмүн ингээд телевизийн доотлын тавиураа хүртэл ингээд маш ингээд жижигхэн ингээд хідэн 2 номын тавиуртай ингээд хийлгэжсэн. Ерөөхдөө ингээд амрах хэрэгцээтэйгээ буйдан тэгээд нэг телевизэр том өрөөндөө ингээд телевизийн доотлын суур тэг галтгоондоо ингээд ширээ тэгэл болоо. Ягаад гэх юм бол их зүйл байх тусам их зүйл ингээд тэрийг ингээд хэмжээгээр ингээд нөгөө одоо айгуул магадгүй би өөрийгөө тэгж бодож байсан. Том ингээд шүүгээ хийлгэх юм бол тэр хувцсны шүүгийнхаа хэмжээгээр ингээд хувцс цуглах байх. Номын ингээд том шүүгээ ингээд хийлгэх юм бол тэр хэмжээгээр л бичиг цаас ном ингээд цуглараад байх гэсэн шийдэл гараад
гэртээ ингээд маш цомхон тогтчулж исэн. Тэр хэмжээгээр бас нэг гэрийн орон зай ч гэсэндээ ингээ гоё зайтай тийм байдаг юм билээ. Тэгээд умаа их тамдаа орсноос хойш ороод болохоор би болохоор өөрийгөө ерөөхдөө минимал гэж боддог байсан. Гэхдээ юуны хувьд юун дээр анхаарсан байх вэ? Хөрөгчн дээрээ. Би болохоор ингээд нөгөө хөрөгчөө хэмжээгээр ингээд дүүрэх гэдэг юм билээ. Тэгэнгүүтээ ингээд нөгөө хүнсийн ногоо өдр чинь зөв хадгалахгүй бол амархан муудаад хаягл авдсан шүү дээ. Тэрийг өмнө нь ерөөсөө нэг анзаардаггүй байсан. Юундээ яг минимал яг ямар байх хэвтэй гэдэг бүр ингээд цаанаасаа ингээд гүнээсээ ингээд ойлгоод ирэнгүүт хүнсээ ч гэсэндээ яг ингээд 7 хоногоор ингээд хэрэгцээтэй яг гэр бүлийнхаа иддэг хүнсээрээ аваад яг 7 хоногтой ингээд хэрэглэж дуусныхаа дараагийнхаа хүнсээр хөрчөнд ингээд нэг одоо хэдхэн төрлийн ногооч үлдсэн юм уу байх юм бол тэргээрээ ингээ хоолой хийж дуусаад дуусныхан дараа ингээд авдаг тийм болсон байсан. Тэгээд тэгэхээр ингээ хоол хүнсний хаягдал багасаад дагаад нөгөө бид мэдээж хүнсээ бид нар ч мөнгөөр авна штэ. Тэнгүүтээ дагаад адилхан ингээ санхүүгийн хувьд ч гэсэндээ амар том ачаалал болохгүйгээр ингээд гой цэгцрээд ирдэг юм байлээ. Тэгээд бас нэг анзаарсан зүйл нь болохоор би ингээд одоо энэ Солонгост амьдарч байгаа тэнгуүтээ ингээд гэртээ болохоор номын шүгэ байхгүй гадсан. Тэгээ охиныхоо ингээд номнуудыг манай хүүхд яаж их хэм цуглуулнаа. Би чи яг өмнөх наснда яг нэг хөвшин хүн байсан баг гэх. Тэгэл цаасаа хайрцаг цааснууд маш их цуглуулна. Цэцэрлэгээс ингээд номнууд авчирна. Цаасан дээр хийцэн будсан ингээд цаас маас тэгэл бүр янз бүрийн юм авчирна. Тэгэл манай гэртээ ингээд хүүхдийн юм хөглөрөөд байгаа гэсэн. Тэнгүүт ингээ хувцсны гавшаа номын шүүгээ авч өгөөд тэгээд яасан ч одоо болохоор ингээд яг тэр юм ингээ байрандаа ингээ тавиад тэр хэсэг цэцрээд ирсэн. Өмнө нь яадаг байсан бэ гэхээр номын шүүгээч байхгүй, номнууд нь ил харагдах ч юм байхгүй, бичих хэрэгслэн ингээд өөртөө гэсэн англи дээр байхгүй байсан мэжээж би хүүхдээсээ чи цэвэрхэн бай, цэцтэй бай. Ингээ энчээ чи ингээ амар их төвтөр ном аваараад байна. Чи ингээ бас ном уншихгүй байна. Номоонууд ерөөс нэг ч үзэхгүй ингээд байдаг байсан чинь өөрөө тэр орчин нөхцөлийг нь бүрдүүлж өгөөгүй байгаа ингээ буруу шаардлага тавиад байсан юм билэ. Тэгээд минимал одоо гээд бас нэг туушрах зүйл бас надад байсан. Тэр нь юу ихээр бүр ингээ хит амар ингээд хүүхдийнхаа хэрэгтэй ч юм уу ингээд зүйлийг нь хайчдаг. Одоо болохоор яг ингээ өөрөөс нь асуугаад өөрийнхөө шийдвэрийг ингээ хүнлээд энэ яг хаях уу хэрэгтэй юу захиж хэрэглэх юм уу гэж хаад ингээ хайдаг болсон. Ерөнхийдөө ингээд минимал гэдгийн цаад утгыг нь ингээд ойлгоод ирсэн чинь ерөнхийдөө ингээд нэг амьдрал нэг тийм амар их нэм эд хогшил хэрэггүй юм биш шүү дээ. Ерөөсөө ингээд цахилгаан хэрэгсэл гэхэд л тэгээ нэг галтгоонд нэг будаа агшааж хоол хийдэг сав тэгээ ингээд ийм л зүйлүүд байхад ингээд хоолтой хийгээл болгоол ингээд явчдсан байж тээ. Өмнө нь яагаад ч юм нэг тэгээл бүхэл төрлийн юуны галтгооны ингээд цахилгаан хэрэгсэл байхгүй юм шиг байх юм бол нэг дутагдаач байгаа юм шиг гачигдаач байгаа юм шиг тэрнээсээ тийм ч юм байхгүй болохоор би ийм хоол хийхгүй байгаа тэггүй байгаа гэд бодоод ирсэн тэр маань ингээд өрөөсгөл ойлголт байсан юм байлээ. Одоо бол сайхан ингээд нэг хоол хийдэг тогоотой, будаа агшаагчтай, хайрлын тавхтай. Тэгэл ингээд бүх хоолоо сайхан игээд тэгээ угаа цэвэрлэж гэсэндээ айгуу гоё юу байд юм бэл. Цаг хугацаа хэмнэдэг тий тэрэндээ нэг стресстгүй. Миний хувьд бол ерөнхийдөө тийм байна. Цаашдаа гэсэндээ ингээд ерөнхийдөө насан туршдаа л ингээд суралцаад л явах юм байна гэдгийг бас ойлгоод байна. За баярлаа. За баярлалаа. Ишиг тогтохдоо, ишиг жаргалдаа агинадаа баярлалаа. Тэгээд мандайд анзаарч байна уу те лайв хийж байгаа 4 хүнээс 4 өөр өнцөг, 4 өөр ойлголт ухаарал өсөлт төвжил гой түүхүүд гарч ирж байгаад тэгээд одоогоор манай Умайхтай аймд 200 гаруй хүмүүс хамтдаа суралцж байгаа. Бид энэ жилийн 2025 оноос 26 оны сэтгэлгээний коуч сургалтын хамт олон байгаа. Тэгээд лайв та маань өргөжлүүлээд хамт байгаараа гэж та бүхнийгээ бас уриалж байна. Тэгээд 200 гаруй хүн ээлжээрээ зочин болоод өдөр болгон өөр сэдвээр хамтдаа ярилцах болно. Тэгээд сэдв болгон зочин болгоны яриа дахин давтагдашгүй дэгрэл ухаарал та бүхэндээ хайрыг аз жаргалыг амьдралын хамгийн гол нь энгийн хэрнээ
өө нэр ийм юм биш тэгээд бид хэдий анзаарч мэдэж тий анзаарч байгаагүй хэрнээ таны амьдрал, таны сэтгэлгээнд гэр бүлд аз жаргалыг, хайрыг амар амгалан авчрах тийм гоё энгийн эгэл даруу одоо яг нөгөө нэг ямар нэгэн тийм эгоогоо эсвэл ямар нэгэн тийм хэтрүүлсэн их маркетинг байхгүй тий амьд ярианууд яригдах болноо. Тэгээд манай хэд өнөөдөр ерөөхдөө маш гоё санаа юмнуудаа ярьсан учраас би одоо өөрийнхөө түүхийг гэдэг юм уу ярих юм бол дахиад давтаад ярих гэдэг байгаа байхгүй юу. Тэгээ энэ дээр арай жоохон өөр өнцгөөс гэх юм бол 6 сард Умад орсноос хойш одоо яг 6-7 сар болж байгаа. Тэгээд Умад орсноос хойш яг үнийг хэлэхэд би шинэ хувцас юусаа аваагүй. Яг хуучин ингээд байсан юмнуудаа хэрэглээл яваад амьдраа тэгээ болоол байна. Өмнө нь болохоор ингээд тухайн жилийн тренд те ийм мөнгө дагнаж гин гээл тэгэнгүүт ингээл за энэ өнгийнх нь хувцас надад байхгүй бол болохгүй юм байна гээл тэгэл за өнгөрсөн жил өмссөн одоо өвлийн пальто ч юм уу куртка ч юм уу өмсгөө тэгээ дүүнер лугаа ч юм уу ингээл явуулаад тэгснэ нэг бол бүр дараа өмснө нөгөө мод иргэн гэдэг штэ тий 3-4 жилийн дараа мод ирэхээр тэр үед нь гаргаж иж өмснө гэдэг ч юм уу тэгснэ яг тухайн жилийн тренд гэснэ ингээд яг тренд энэ мэдгүй яг үнийг хэлэхэд тийм амар сүртэй нөгөө хослуулж өмсөд хахаар загварын мэдрэмж энэ төр бол яг үндэ надад байхгүй тэгсэн ирнээл тухайн жилд ингээд шинээр ямар нэг юм гарч байгаа болвол эсвэл хүмүүс одоо олонний танил ч юм уу хин нэг өмсөд гоё харагдсан бол тэр зүйл бас надад байх хэрэгтэй байх ёстой мэн гэсэн нэг тийм шунлын гэдэг юм уу одоо дутуугийн комплексээр гэдэг юм уу сонголтууд хийдэг гэсэн мэлээ. Тэгээд Умад орсноос хойш нөгөө өөрийгөө хүндлээгүй авсан хувцас хэрэглэл эд зүйлс тэгээ бүхэл зүйлээ ингээд өөрөөсөө тавьж явуулаа чөлөөлөд ирэхээр тэрний цаана нэг тийм гоё эрхчлөө нэг тийм амар амгалан зүйл мэдрэгдээд байсан. Гэхдээ яг одоогоор болохоор яг агин ашиг ингээд бүр ингээ шкаф нэнгүүд 2-3 хувцастай бүр үнэхээр тийм минимал ари болоогүй л байгаа. Тэгээ баг багаар суралцаал яваад байгаа. Тэгээд сүүлийн 6 сарын хугацаанд гэрээ зэхслийн хөтөлбөрөө би 3 удаа яг эхнээс нь үзээд 3 удаа шкафаа ингээд хичээл багшийн хичээл үзэн гэдэг дагаж хийгээд 0 бол яг 7 хоногт нэг ч юм уу ингээд давтамж нь арай олон шкафаа зэхслэх галтгоо зэхслэх ялангуяа хувцас сэргэлэл дээр ажиллах хэсгээ 3 удаа хийсэн. Тэгээ эхний 2 дээр бол яг ингэдэм юм гэсэн өнцгөр хандчихсан бол сая сүүлийнх дээр юу болсон гэхээр сая яг ойролцоогоор нэг сарын өмнө одоо нөгөө нэг сэтгэл готролд орно гэж ярьдэн шүү дээ тий. Миний амьдрал тодорхой хэмжээгээр жоохон уналтын гэдэг юм уу сэтгэл готрлын тийм зүйл тохиолдсон. Тэгээ тэр үед эхлээд нэг 7 хоног юу ч хийхгүй амраад, уйлаад гэдэг юм уу ингээд янз янзын байдлаар ингээд өөрийгөө чагнаад тэгээ ингээд байсан. Тэгснэ гинтхэн ер нь гэрээ зэхслэе гэж бодоод тэгээд ингээд скуулээ нээгээд гэрээ зэхслийн хөтөлбөр рүүгээ ороо тэгэнгүүтээ хандаа багшийн хичээлүүд нөгөө нэг юу ахгүй ямар нэгэн тийм слайд ч юм уу онл энэ төр ерөөсөө байхгүй шкафа зэхсэлж байгаа бол багш өөрөө шкафа зэхсэлнгээ бид нарт хичээлээ заагаад явдаг 0 байгааж байгаа бол багш өөрөө 0-оо цэвэрлэнгээ хөргөчөө цэвэрлж байгаа бол багш өөрөө хөргөчөө ингээд гаргаж ирээ тийм манай хөргөчөнд ийм юмнууд байна ийм зүйл ингээд бид энэний хэрэгтэй ийм зүйл авах юм бол хэрэггүй гэхдээ энэ хэрэггүй гэд хөргөчөндөө ерөөсөө ингээд гэрийнхнийхээ одоо юу гэдэг жишээ нь одоо манай нөхөр коланд ч юм уу дуртай аж болно шүү дээ тий тэгэхэд ингээд кола бол болохгүй муу гингүүтээ ингээд гэр бүлийнхаа гишүүдийн ингээд дуртай зүйлийн би дургу гэдэг ингээд огт авахгүй болохгүй хориглоно гэсэн үг биш. Хүн болгонд ингээ гэр бүлийн гишүүн болгонд ингээ хөргөчөнд өөрийн гэсэн орон зай эдгийг хүсдэг зүйл нь ингээ байх хэрэгтэй гэд тэр үнсгийг бас яг хөргөчөө зэхсэлж яхад яг багшийн унаас харж сурч исэн. Тэгээд сая нэг сэтгэл готролд орсон гэж ярьсан шүү дээ тий. Тэгээ тэр үед болохоор яг сая сүүлд гэрээ зэхслийн хөтөлбөрөөрөө дахин босч нөгөө эргэж ирсэн гэх юм уу. Тэгээ одоо болохоор яг нөгөө нэг гэрээ зэхслийн хөтөлбөрөө хийгээд удаагүй байгаа боллооч тэр маш их хүчтэйгээр юмнуудаа хийх тийм гоё мэдрэмж, энерги орж ирж байгаа. За тэгээ өнөөдрийнхөө лайв хэдүүлэн хүргээд өндөрлөө тий. За маргаашийн энэ цагта лайваараа дахин уулзцгаая. Хамтдаа байсан найзуудтай баярлалаа. Лайваар хамтдаа байсан хүмүүстээ баярлалаа. Тэгээд дараагийн лайваар хамтдаа уулзцгаая. За баярлалаа баяртай. Баяртай.